байцгаана уу сонсогчдоо боловсролын тухай буу хаалын ураатай цогтой цаг подкастын маань шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Уламжлалт ёсоор подкаст маань livestream XR студиогоос та бүхэнд хүрч байна. За өнөөдрийн маань дугаарт та бүхний сонсох дуртай нэгэн боловсрол судлаач дахин ирсэн байна. Тэгэхээр ариун шиг багштай өнөөдөр хүрч ирсэн маш их баярлалаа. Өөрийгөө тайлбарлаарай манай сонсогчдод. За баярлалаа. Одоо нуршаатайгаа ирсэн агдаа. Гэхдээ нэрнгээсэл подкастыг маань өнөөдөр бас анх удаага сонсож байгаа хүмүүс бас байгаа хэ. Тэгэхээр энэ подкастыг сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Бас ингээд боловсролын тухай бид нартай хамт буу хаалгаад ороод ирсэнд чинь бас маш баярлалаа. Тэгээ миний хувьд бол хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. Тэрүүгээрээ ер нь бол одоо нэлээд олон жил ажил мэргэжлээр ажиллаж явж байгаад тэгээд багшийн ажил руу ургаад тэгээд ер нь бол одоо боловсролын салбарт ажиллаж байгаа. Боловсролын бодлогын судалгаан дээр төвлөрч суудаг. Тэгээд сая Финлянд улсын Хельсинки хотын их сургуулийг хувьсаж буй боловсрол буюу Changing Education чиглэлээр магистрийнхаа одоо хөтөлбөрт хамрагдаад одоо ер нь бол тун удахгүй төгсөж байгаа ийм бас магистрийн оюутан байна. Тэгэхээр ариун шиг багшийн маань өмнөх дугааруудаас дуртах юм бол Финляндийн боловсрол гэдэг техникийн улирал дээр ерөөхдөө нөгөө бага насны хүүхдүүдийг яаж багаас нь боловсролоор дэмжиж явж гинэ гэдэг талаар ярилцсан. За бас нэгэн дугаар дээр бол Финлянд улсад өсвөр насны хүүхдүүдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрөх тэр яагаад бодлогын хувьд маш чухал юм гэдэг талаар ярилцсан. Өнөөдрийн сэдв баг зэрэг өөр. Гэхдээ манай сонсогчдод маш их асуудаг хөсөмжит сэдв багшийн хөгжлийн тухай ярих гэж байгаа. Тэгэхээр таны хувьд судалгааны одоо магистр хийж явж байхад багшийн хөгжлөлтөөр ямар хөө судалгаанууд хийсэн бэ? Ер нь ямар хөө та өөрөө багш байсан хүнтэй Монголд бас багшлж үзээд багш хөгжлийн одоо төрөөс олгодог эсвэл таны ажиллаж байгаа сургуулиас олгодог боломжуудыг эдлээд мэдрээд явж исэн бас багш хүний туулдаг хүндрэл бэрхшээлийг тулж исэн тийм ээ. Тэгэхээр таны ер нь судалгааны ажил дээр багшийн хөгжил яаж тавигдсан бэ? Анх ер нь бол яг боловсролоор сурыг одоо эдийн засгийн багш хийгээд ер нь бол өөрөөр л мэргэжлийн юмыг зааж авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэгтээ бол яг нөгөө нэг яг бэлтгэгдсэн нэг талаасаа бол нөгөө би хөрвсөн багш байхгүй анханасаа багшаар бэлтгэгдсэн хүн биш. Сүүлд одоо нөгөө өөрийнхөө одоо эдийн засаг гэдэг мэргэжилтээрээ дулдуудаад ингэж багш болж хөрвсөн хүн. Тэгэд багшийн ерөнхийдөө сайхан муухай гэхээсээ илүүтэй сайхантай илүү нүүр тулж явсан 5 жил одоо багшийн ажлыг бол миний одоо хамгийн аз жаргалтай өнгөрсөн 5 жил гэж нэрлэдэг байхгүй. Тэгэд яг энэ маань би яагаад багшлахууд бүр ингэж их дурлаж татагдж байна вэ? Багшийн ажил яагаад ингэж надад бүр ийм одоо бүр сэтгэл зүрхнээс бүр ингэж хүн чинь ингэж нэг хайж явж байгаад нэг юм бахан юм сандалнууд урт сууж яснаа нэх гоё юм хамгийн тухтай сандлаа олоо сууж байгаа юм шиг тэр мэдрэмж жишээлбэл багшийн ажил дээр ирэхэд мэдрэгдэжсэн. За энэ тэгвэл ингээд хийж байгаа ажлаас маань болж гин үү, ажиллаж байгаа хүүхдүүдээс болж гин үү, хамт олноос болж гин үү, маш олон асуултууд гарч. За тэгвэл Монгол улсад багшилж байгаа багш болгон яг ийм сэтгэл ханамжтайгаар ажиллаа хийж чадж гин үү? Ийм сэтгэл ханамжтайгаар ажиллаа хийхэд юу нэг хэрэгтэй байна. Энэ сэтгэл ханамжтайгаар угаасаа сэтгэл ханамж нь мэргэжлийн бөгөөд ажлын байран дээр сэтгэл ханамж тулцсан хүнээс бол үр дүн гарч чаддаг. Тэнд бол тийм учраас тэр чанартай боловсрал гээл цаашаага яригдах юм бол яалтчгүй бид нар яг багш дээрээс л эхлэх ёстой асуудал болчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол багшийн боловсрал, багш бэлтгэх боловсролын талаар төлхөө судалгаа хийя. Тэгээд ер нь бол бид нар яг багш бэлтгэх боловсрал маань яаж явдаг юм бол тэ одоо энэ процесс донд юу болж байна? Тэгээд багш бэлтгэгдээд гараад ирэхдээ ажлын байран дээрх тэр багшийг тасралтгүй хөгжүүлэх процесс бас яаж явагдаж байна? Ямар хэлбэрээр сургалтууд нь сонгогдож байна? Ямар хэлбэрээр тэр багш нар өөртөө сургалтаа сонгож байна? Тэр сургалтын одоо үр ашиг өгөөж нь бас ямар байна? Эдийн засгч хүний асуулт чинь бол дуусахгүй ш. Эдийн засгч хүн чинь ерөөсөө л яг үр ашиг өгөөч л яадаг байхгүй. За энийг ямар зардлаар юу гаргаж ирэв? За тэгээд эндээс гарч ирж байгаа ашиг тус өгөөж нь юу байв гэдэг тэр харьцуулт бол толгонд тэр яг автоматар ингээ хийгдэж байна. Тэр нь мөнгөн үр өгөөж ашиг биш, мөнгөн биш, нийгмийн мөнгөн болон мөнгөн бус тий. Тэгэхээр багшийн ажлаас гарч байгаа өөрөө ашиг тус өгөөж бол яг нөгөө нэг тэр хүн дээрээ шууд биш ерөөсөө нийгэмд тэр чигтээ нэлэнхүүдээ гарч ирдэг тэр нөгөө нэг асуудал байхгүй. Нийгмийн амжиргаа дэвшлэн, нийгмийн санаа зовоосон асуудлууд буурна, нийгэм дэх одоо нөгөө нэг амар амгалан таатай орших одоо тэг хүмүүс хамтран амьдрах тэр одоо нийгмийн одоо суурь зохицол нь эдийн засаг өөрөө
өргөгөөчтэй байна. Эдийн засгийн өсөлт бий болно. Ингээд эдийн засгийн өсөлтийг нөгөө эдийн засгийн өсөлт маань өөрөө эргээд нөгөө нийгмийнхаа одоо нөгөө нэг амгалан сайхан байдлыг бас тэтгээд явчих шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л яг энэ бид нар ингээд амьдарч байгаа нийгмээ тэ эдийн засгийн хүчтгэл гэх юм бол тэрний үндэс суурь боловсрал дээр боловсрал дотроо тэр багшийн нөгөө нэг чадамжийн багшийн чанарын тухай асуудал юм байна гэдэг. Тэрийг бол жишээлбэл яг Финланд боловсролын реформо хийх эхлэхдээ л анхаарал таарсан. Тэгээ боловсролын реформ хийх болсон шалтгаан нь бол өмнөх подкастууд дээр ч гэсэндээ ярьж байсан. Ерөөсөө ингээд нэг хідүүлэх нэ тэр үед ч одоо яг нөгөө реформ эхэлж явах үед бол бараг 4 сая хүрэхтэй өгдөг хүн амтай. Тэгээд яг эдийн засаг нь бол тийм хүчрхэг биш. Европын бусад орнуудаа бодвол эдийн засгийн хөгжил жоохон одоо орой. Тэгээд бас нэг сонирхолтой нөгөө pagan belief гэж байдаг штэ тий. Одоо нөгөө тийм pagan тий одоо ер нь бол газар ус нутаг байгаль дэлхийг ингэж нөгөө нэг шүтэж барилдаж амьдардаг тэр одоо нөгөө нэг үзлээсээ Европын орнууд дотроос ер нь нэлээд сүүл хавьд салсан орн гэж яригдт юм байлээ. Тэгээд бид нар ерөөсөө за тэгвэл ингээл 4 саяхан хүнтэй ингээд нэг талтаа шведтэй нөгөө талтаа орстой те яаж бид нар энэ дунд оршин тогтнох вэ гэж ярихаар ерөөсөө л хүний хөгжил яригадаад тэгэхээр биднэрт нөгөө байгалийн баялаг байхгүй хүмүүс нь ингээд зүгээр сууж хахад жишээлбэл за байгалийн баялагтай эсвэл одоо бусад одоо баялагуудтай байсан бол нөгөөдхөөр ингээд мөнгө олоод явчмаар байдаг. Тэгтэл хүмүүс тэгж зүгээр суух ямар ч боломж байхгүй. Тэр хүмүүс өөрсдөө л баялаг болохгүй бол тэр улс ингэж нөгөө урагшлах одоо ирээдүй бүр жоохон бүрхэг л харагдаад байсан юм шиг байна. Тэгээд ерөөсөө бид нар урагшлахын тулд хүн болгоныг баялаг гэж авч үзээд тэр хүн болгоныг яг баялаг бүтээгч бүр ингээд тулцсан баялаг бүтээгч болохын тулд тэр хүний авяас чадварыг л ерөөсөө тултал нь хөгжүүлээ гэдэг тэр үндслэл дээрээс яг бодлогоо боловсруулахар чинь хүнийг хөгжүүлэх гэдэг юм чинь тэр бодлогын голд нь хэн байж ах вэ? Багш. Хүн байж байгаа байхгүй юу? Нөгөө хүнээ тойрсон бодлого нь боловсруулагдаад гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэр хүнийг яаж хөгжүүлэх үү гэд. Тэгээд энэ хүнийг хөгжүүлэхийн тулд юу хэрэгтэй юм бэ гэм. За мэдээж байшин савны асуудал гарч ирнэ те. За тэгээд тэр хүнийг одоо сургууль дээр ирүүлэхийн тулд бол тэнд бол байшин савн байж ах хэвээр. Тэгээ манайх шиг нөгөө хүүтэн жилийн 4 үйлрэлтэй. Тэгэхээр нөгөө тэнд бол нөгөө дулаан орон байр бол мэдээж хэрэгтэй. За тэгээд тэр чинь бас нөгөө эдийн засгийн нийгмийн ерөнхийдөө хямралын үе болохоор хоол халуун хоол тэнд байлгаж явах хэрэгтэй. Нөгөө хүүхдүүд ингээд за сурдгуу маа хэд ядаж халуун хоолны төлөө ирж явах хэрэгтэй гэдэг тэр зарчмаар. За тэгээд нөгөө хүүхдүүд чинь халуун хоолны төлөө дулаахан орон байрны төлөө ингээд хүрээд ирэхт нь тэр хүүхдүүдийг суралцахууд дурлуулж боловсролыг олгож чаддаг багш байж ах хэрэгтэй юм байна. Ороод ирсэн хүүхдүүдийг яг тэр нөгөө нэг тэр байшингийн тэр хоолны одоо зорилго цааш дараагийн тэр хамгийн цаатлын тэр зорилгыг биелүүлэх яг тэр гол одоо дэлгүүрийг хатгаа зогсож байгаа юм бол багш юм байна. Тэгэхээр бид нар багшийг ерөөсөө чадваржуулах, чанаржуулах асуудал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэл тэгэл багшийн одоо судлаач багш байлгах тал дээр одоо нөгөө нэг багшийг одоо эрдэм мэдлийн хувьд, заах чадрын хувьд тий одоо нөгөө нэг одоо боловсрал олгогч, сурган хүмүүжүүлэгч гэдэг утгаар нь багш нараа бэлдэж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд бас нэг сонирхолтой нь багш хүний мөн чанарт маш их анхаардаг. Тэгээд энэ хүн бол яг багш байх тэр одоо нөгөө нэг мөн чанартай хүн мөн үгүй юу гэдэг. Яг тэр хүний хандлага бол өөрчлөгдөж болдог гэж байгаа. Хэцүү. Гэхдээ бол хүний хандлага бол өөрчлөгдөж болдог. Хүний яг тэр уг мөн чанар өсгөөс бий болсон тэр мөн чанар бол өөрчлөгдөхөд маш хэцүү учраас тэгэхээр хандлагыг бол бид нар бол сургаалт юугаар бол төлөвшүүлчин. Тэгэхээр бид нар анханаас нь мөн чанартай багшийн мөн чанартай хүнийг багш болгоно гэдэг тийм асуудал тавигддаг. Одоо энэ нөгөө Монголын саяны хичээлийн жил одоо хичээлийн жил төхөөд ирсэн чинь 4000 багшийн дутагдaltaй гэдэг нэгт хоёрт нь болохоор бид нар нийгмийн асуудал гараад одоо сургууль дээр ямар нэгэн асуудал ч юм уу эсвэл дүн яшин дүн гарч ирэхээр багшийнхаа чадварыг сайжруулах гэж шаардлага тавьдаг тий. Гэхдээ багшийг ч одоо сайжруулдаг зүйл байд юм уу? Ер нь Финлянд багшийн хөгжлийг бүр ингээ наривчлан задлаад ярил яаж багш нараа дэмждэг вэ? Тэгэхээр одоо Финлянд гэхээсээ илүүтэй зүгээр дэлхийн нийтийн ерөнхий байр суурийг харах юм бол ерөөсөө багшийн хомсдол гэдэг бол маш их нөгөө нэг анхаарал татгууц, бэрхшээл, бүр тулгамдсан асуудал болсон. За тэгээ багшийн хомсдлын нөгөө талд бас юу ах вэ гэхээр багшийн хомсдол яагаад бий болоод байна гэхээр ер нь бол нөгөө нэг
одоо Education for All гэх бүгдэд боловсрал гэдэг 1990 оноос хойш эхлүүлсэн тэр хөтөлбөрийн үр дүнд улс орнууд бол хууль эрх зүйн орчноо сайжруулсан. Хүүхдүүд боловсралд хамрагдах тэр боломжийг нь бол маш сайн одоо нөгөө нэг дор бүрнээ байгуулсан учраас дунд биш бага боловсралд хамрагдах бол 90% болоод хүүхдүүд бол сургууль руу ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд одоо Global South буюу одоо нөгөө хөгжиж буй орнуудын хувьд ч гэсэндээ энэ үзүүлэлт бол одоо эрэгтэй хүүхдийн хувьд ч эмэгтэй хүүхдийн хувьд ч урд нь бол бас хүйсийн ялгаа анзаардаг. Одоо ерөөсөө эрэгтэй эмэгтэйгөө хүүхдүүд бол ингээд бага боловсралд бүр тэр чигээр хамрагдаад ингээд 90% хамрагдаад эхэлнэ гэд. Тэгэхээр чинь яг уу гэхээр мэдээж нөгөө нэг тэнд чинь эрэлт бий болж ин гэсэн үг шүү дээ. Эдийн засгийн талаас нь ярих юм бол тэгэхээр тэр багшийн эрэлт бий болоход нөгөө талд нь мэдээж яг нөгөө нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол тэнд нэгдүгээр томсдол үүснэ. За хоёр дахь асуудал нь юу ах вэ гэхээр бас нөгөө талдаа нөгөө нэг тэр багш чинь ажиллаа хийхин тулд ингээ хангагдах нөгөө нэг нөхцлүүд байх хэвээр. Тэр нөхцлүүд харамсалтай нь тэр нөгөө нэг хүүхдүүдийг сургуульд аваад ирсэн мөртлөнгөөсөө тэр хүүхдүүдийг сургах нөхцөл бас тэр болгон хангагдаагүй буюу ангийн дүүргэлт ихтэй нэг ангид олуулаад суралцдаг. Тэр багшид одоо нөгөө нэг ажиллах гарын авлах сургалтын материалууд нь хомс. Тэр багшийн ажлын ачаал нөгөө олон хүүхдүүд байгаа учраас ажлын ачаал, цагийн ачаал нь нэмэгдээд гээд ингээд нөгөө ажлын байран дээрх нөгөө нэг ачаал нь нэмэгдээд ирэхээр байсан хүмүүс нь тэндээс гарч явах. Шинээр одоо багш мэргэжлийг сонгоё гэдэг тэр боломж нь таархан гараад ирнэ. За тэгээд бас одоо нөгөө нэг гарсан бас нэг шалтгаан юу ах вэ гэхээр нөгөө хүмүүс чинь бүгдээр ингээ орж ирээ тэгээд ингээ анги танхимдаа шахацалдаад тэгээд ялангуяа одоо нөгөө хөгжиж буй орнуудын хувьд хөгжингүй биш хөгжиж буй орнуудын хувьд бол яг ингээд асуудал үүсээд тэгээ нөгөө багш чинь нөгөө олон хүүхдтэйгээ ажиллаж чадахгүй юу материалын тэгээ нөгөө нэг сургалтын арга барил сургалтын материал ингээд олон хүчин зүйлсийн үүднээс эндээс ямар одоо үр дүн гарч ирсэн гэхээр боловсролын одоо суралцсан хямрал буюу суралцсан одоо ядуурл гэдэг зүйл. Ангид тэр хүүхэд ирээд хичээлд яваад байгаа мөртлөнгөөсөө авах ёстой мэдлэг авч чадахгүй. 10 настай хүүхэд 1-р ангийн энгийн одоо мэдлэгийг авч чадаагүй байна гэдэг тэр үзүүлэлтэн жишээл зарим орны хувьд бүр 70% та 80% та. Манай орны хувьд бол жишээл 38% та гэж гарсан байт юм байлээ. За ингээд 10 настай хүүхэд 1-р ангийнхаа боловсролыг авч чадаагүй байна гэдэг чинь суралцсан хоцрогдол үүсэж ирж байгаа. Тэгэхээр нөгөө 2 жилийн хоцрогдол, 3 жилийн хоцрогдол. Тэгээд дараагийнхаа ангидаа орохоор нөгөө чинь бүх хөтөлбөрийн шахуу учраас дараагийн ангид ороход дараагийн ангийнхаа хөтөлбөрийг л үзнэ. Тэгтэл 1-р ангийн боловсрол аваагүй хүүхдээр бид нэр 4-р ангийн 5-р ангийн хөтөлбөрийг харахаар тэр хүүхдийн хоцрогдол нь хуримтлагдаад л энэ гэхээс биш шийдэгдэхгүй шүү дээ тий. Багш нар хичнээн тэрийг ингээд мэдчихлээ ч гэсэн цаанаасаа хөтөлбөр шахуу тавигдсан төлөвлөгөөний дагуу явж байгаа учраас хүүхэд нэг бүрт хурж ажиллах биш. Дээрээс нь. Тэгээд ажиллаад хийж байгаа байхгүй. Нөгөө өвөгцөн нөхцөл байдал тий. Тэгэнгүүт яаж юм гэхээр багш нар ажиллаа хийж чадахгүй байна гэд багш нар ажиллаа хийж чадахгүй байна гэдэг энэ мессежтэй цуг юуд оройтчээдэг хөө гэхээр багшийн нийгэмдх байр суурьд оройтчээдэг. Ажиллаа хийж чадахгүй чанаргүй багш гэдэг үзүүлэлтийг дагаад багш гэдэг бол ерөөсөө нөгөө бурхан мэт хүндлэгддэг хүнээс ер нь доошоогоо нөгөө нэг те ер нь бол нийгэмдэх одоо үн цэн нь бол доошлол явчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нийгэмд одоо байгаа одоо багшийн ажил нь тэнд бол үргэлж эрэлт багшийн ажлын эрэлт байгаад байгаа мөртлөнгөөсөө яагаад тэр одоо тоо хэмжээ хангагдахгүй яагаад тэнд одоо нөгөө нэг багшийн хомсдол улам бүр дамжираад л байна уу гэхээр багшийн мэрэгжлийг сонгодог хүний тоо зөөрж байна. Тэгээд багшийн мэрэгжилтэд үлддэг хүн бас ингээд одоо тэнд багшийн мэрэгчлээс гараад багшийн мэрэгжлийг орхиод өөр ажил мэрэгжил рүү явчихж байгаа хүмүүсийн тоо улам бүр нэмэгцээр хагаад ингээд багшийн хомсдол чинь тоон хомсдол бол тэндээ ингээд үүсээд хоримтлагдаад явчихаа. Тий. Дэлхийд даяараа. За ингээд тоон хомсдол үүсэнгүүт яг уу гэхээр бодлого боловсруулагчд харахаар яг 4,000 хүн дутуу байгаа юм байна гэдгийг харах байхгүй. Ер нь бол одоо шиг манай жишээн дээр тий эсвэл одоо 15,000 багш халь нэг усад ерөөсөө тэр хідэн багш хэрэгтэй байна гэдэг тоон дээр фокуслаад харчаар өөрөөр хэлбэл бид нэр тоон хомсдлоо шийдэх аргуудаа ажиглана гэсэн үг. Тэгэхээр тоон хомсдлыг шийдэх арга нь юу ах вэ гэхээр багш болохыг амархан болгоно. Тэгэхээр нөгөө нэг ороод ирэхэд урд нь нөгөө нэг багшийн сургуулиуд тэнцдэггүй байсан хүмүүсийг одоо хамаагүй оруулаад ирнэ. Тэгэхээр нөгөө багшийн тоо хэмжээ нэмэгдэх гэдэг нь шүү дээ. Хоёрдугаарт хөрвөх нөгөө хөтөлбөрүүдийг бий болгоод. Хөрвөх хөтөлбөрүүд нь болохоор ерөнхийдөө тэр хөрвөх за одоо нөгөө байр суурь нь ингээд нийгэмдэх байр суурь нь гангаад тэгсэн мөртлөнгөөс яг уу ороод ирвэл нөгөө нэг тодорхой цалин аваад ажиллах тэр одоо ажил руу
бусад мэргэжлийн хүмүүсийг нөгөө хөрвүүлж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр ихэнх тохиолдолд одоо нөгөө нэг шилдэгүүд биш. Тэ яг хуу тодорхой хэмжээний одоо ажил мэргэжил эзэмшсэн боловч одоо нэг ажил хэрэгтэй байгаа амьдралаа аваад явах хэвээр хүмүүс бас ингээд нэг хөрвөх хөтөлбөрөөр дамжаад багш болох магадлалууд бас жишээлбэл хэд аяар ажиглагдаж байна гэж байгаа байхгүй. Тэгээ хөрвөх хөтөлбөр нь өөрөө гялс багш нэг хийх хэрэгтэй байгаа учраас богино хугацааны. Богинохон хугацаанд тэр хүний гялс багш олгоод аваад ороод ирдэг. Бас дээр нь голдуу аль хэдийн бакалавр хамгаалсан ч юм уу нөгөө бакалаврын зэрэгтэй гэхээр насанд хүрсэн аль хэдийн амьдралын үүрэг хариуцлага үүрц учраас тэр хүмүүст 1-2 жил ажил амьдралаа хаяад шинээр сурах боломжгүй учраас богино хугацаанд гялс нөгөөдгөө хөрөөд за инхээр яг уу гэхээр яг уу багш болох амархан болохоор багшийн сургууль руу орж байгаа урсгал нэмэгдэж болж иж магадгүй нөгөө талаас хөрөөх гээд ингээд за тоо хэмжээний хувьд бол бас асуудал ингээд шийдэгдэх магадлал нь бол гараад ирж штэ. Гэхдээ энэ маань өөрөө эргээд юуны хомсдол үүсгэждэг гэхээр чанарын хомсдол үүсгэждэг. Яг чанартай сайн бэлтгэх багш бэлтгэгдэх сувгууд нь өөрсдөө жоохон гажаад эхэлж байна гэсэн үг шүү дээ. Ингээд чанарын хомсдол үүсэхээр нөгөө багшийн хомсдол арилахгүй. Тэнд багш бол орон зай одоо нөгөө нэг тэнд багшийн одоо орон тоон дээр бол хүн байгаад идэг. Тэгвэл эндээс суралцах үр дүн гарахгүй гэдэг тэр нөгөө дараагийн асуудал гараад байгаа байхгүй. Тэгээд эндээс нөгөө нэг одоо жишээл бид нар юу гэж томьёолоод байна гэхээр ерөөсөө багшийг чадваржуулах, чанаржуулах 4P-ийн зарчим гээд. Тэгээд 4P гэдэг нь англиар л да. Тэгэхээр ямар яах вэ гэхээр тэр багш тэ анги танхимд орж ирээд хичээлээ заагаад тэр анги танхимд байж байгаа хүүхдүүд яг тэр одоо багшийн заасан хичээлийг аваад өөрөөр хэлбэл суралцсан яг бодит эерэг үр дүн гарах нөхцөл хизээ тавигддгүү гэхээр тэр багш мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн байх. Профешнл. Тийм. Заах аргын хувьд бүрэн бэлтгэгдсэн байх. Тэр хүн бие махбодын хувьд тэнд одоо хичээлээ заах бүрэн бэлтгэлтэй байх. Бас нөгөө physical present гэж байна. Тэр багш тэнд байх гэдэг асуудал байж байгаа. Тэгээд emotion одоо нөгөө нэг psychological presence буюу сэтгэл зүйн одоо хувьд тэнд бас байж ах хэрэгтэй. Тэгэхээр бие махбодын бөгөөд сэтгэл зүйн хувьд тэнд багш тэнд байгаа зогсохгүй мэрэгжлийн бөгөөд одоо нөгөө заах аргын ур чадрын хувьд бол бүрэн бэлтгэгдсэн багшаас бодит боловсролын үр дүн гардаг. Тэгээд эндээс яг professional, pedagogical, physical and psychological presence гэдэг ингээд 4P-ийн зарчим гэж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дөрвөн зүйлийг бид нар багшийн чанарыг ярих гэж байгаа бол энэ дөрвөн зүйлийг ярих ёстой юм байна гэдэг тэр одоо нөгөө нэг угаасаа энэ болж байгаа нөхцөл байдлуудыг чи анзаараад ингээд судалгаанууд дээрээс бол яг гарч ирж байгаа дүгэл тэр. Тэгэхээр багш хүн жишээлбэл за одоо мэргэжлийн ур чадрууд аягүй бэлтгэгдсэн байж болно. Бас ингээд хичээлээж гой заадаг байж болно. Гэхдээ тэр багш жишээлбэл одоо тий ямар нэг шалтгааны улмаас байн өвдөөд байдаг бол тэр багш чинь бас тэндээс үр дүн гарахгүй байхгүй. Яг байвал уг нь хичээлээ заах гэдэг. Эсвэл сэтгэл зүйн хямралтай байгаа тохиолж чадахгүй. Эсвэл одоо юу гэдгийг одоо нөгөө нэг бас нөгөө амьдралынхаа асуудлууд нь шийдэгдээгүй учраас гяс орж ирээд цүнхээ тавьчаад амьдралынхаа асуудлыг гяс шийдэх гээд бас гараа явцдаг тийм тохиолдлууд байж болно. Одоо нөгөө нэг Африкийн улсууд дээр хийгдсэн судалгааг яг харж байсан байхгүй. Тэгээ тэрэн дээр яг энэ боловсролын хямрал, одоо суралцсан хямрал үүсээд байгаа шалтгаануудыг яг энэ одоо өвчин зүйлсүүдээр тайлбарласан байдаг. Тэгэхээр тэр зарим улсынх нь одоо улсынх нь жишээлбэл бага ангийн багш нарын нь 85% нь 5 дугаар ангийн төгсөх шалгалтын дээр 80-аас доош дүн. Өөрөөр хэлбэл тэр багшийн мэргэжлийн ур чадвар яригдаж байгаа. Тэр багш өөрийнхөө зааж байгаа хичээлийг одоо нөгөө нэг давж чадахгүй хэмжээнд одоо байж ээж тэр багш яаж хичээл заах вэ гэдэг асуудал. За тэгээд бас алслагдмал газруудад жишээлбэл банкны салбар байдгүй учраас нөгөө багш чинь цалингаа авахын тулд ингээд хөөрхөн амтаа унаа манаа дайгдаад ингээд хэдэн өдрөөр явдаг. Өөрөөр хэлбэл нөгөө тэр багш бие махбод тэр анги дотор нөгөө зогсоод багшилж явах цагууд нь хомсдоод ирчдэг. Эсвэл одоо нөгөө цалин хөлс одоо нөгөө амьдралынх нь одоо баталгаа байхгүй учраас нөгөө нэг хичээлийнхаа дундуур халтур идэг. Тий. Бас тэр чинь боловсралтай хүн байгаа шүү дээ. Багшийн юм чинь. Тэнгүүд тэр дундуур халтур идэг. Тэгэхээр нөгөө хүн чинь тэнд бас байх. Нөгөө нэг цаг нь хомсдоод. За тэгээд бас ингээд нөгөө нэг нийгэм эдийн засгийн
нөгөө нэг амжиргааных нь нөгөө баталгаа хангагддаг үед хүний нөгөө нэг ар гэрийн болоод өөр хувийн асуудал дуустдаггүй учраас тэр хүн сэтгэлийн хувьд сэтгэл зүйн хувьд бол тэнд байж чадахгүй. За одоо нөгөө тэр зээлээ төлөх ёстой. Яана хүүхдийн сургалтын төлбөр нь хийгдлээ те. Яана одоо нөхөр өвдсөн эмчилгээний зардлыг яана тэр хүн тийм юм бодоод ах юм бол тэнд юу тэр хүүхдэд хичээл заах асуудал болно шүү дээ. Тэгэхээр тэрийг болохоор бид нөгөө сэтгэл зүйн хувьд одоо нөгөө бэлэн байх гэдэг асуудал гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр асуудал бол жишээлбэл тэр Африкийн хит улсууд дээр ерөөсөө бас зарим талаараа жоохон танил уншигдж байгаа байхгүй тий. Танил төрх харагдаад тий. Гэд ер нь тэгэхээр яг бас бид нарыг ганцаараа асуудал туулаад яваад байгаа ус биш. Дэлхийн нийтээрээ л учирж байгаа асуудал юм байна. Тэгтээ за хамтдаа бүгдээрээ гээд суух биш. Энэ асуудлаас яаж гарах уу гэдгээл бид нар бас айгуу сайн ухаж харах хэрэгтэй юм байна. За тэгээд нөгөө бас ингээд нөгөө улс орнуудын ингээд судалгааг харж байхад жишээлбэл Нигерия 200 сая, Бангладеш 170 сая гэдэг хүн амынхан тон амир их. Манайх ингээд ингэж 3.5 гэдэг ингээд бодик ингээс ингээд босоод ирчихнэ. Яг 1 сая өгдөг. Яг л ингээд бид нар айгүй хурдан ингээд босоод ирэх тэр нөгөө нэг бас боломж нь ингээд харагдаад байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь өөрсдөө байгалийн баялагтай эдийн засгийн болол бас их усэр нь бол байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ их усэр байгаа одоо энэ үедээ санхүүгийнхаа яг тулгуур салбаруудаа барьж агаад яг энэ боловсролынхаа асуудлыг ерөөс өнөө маргаашгүй бид нэр шийдвэрлжээж дараа үеийнхаа нөгөө нэг бүтээмжт хүн амыг бий болгох хэрэгтэй гэдэг. Тэр нөгөө professionally буюу одоо ажил мэргэжлийн хувьд тухайн хүн бэлэн байх гэдэг. Тэгэхээр бидний яг одоо тэг pedagogically буюу заа харах зүйн хувьд хоёр баган дээр манайх бол нэлээд сайн анхаарч чаддаг гэж санагдтiin. Одоо би өөр бусад улсуудтай харьцуулахад бол 4 жилийн их сургуулиуд байна, багш бэлтгэх систем байна, багшийн сургуульд орж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлэг хөтөлбөрүүд байна. Тэгээд одоо нэг аюу аавштай зүйл нь багшийн одоо их сургууль сурах хугацаанд очиж дадлага хийдэг. Тэгээд дадлага хийдэг ийм практикум байна. Биднэрт ингээ маш олон зүйл бэлэн байгаа. Тэр энэ дээр бас нэг талаар айгуу тийм давуу тал болж байгаа. Гэхдээ манай нийгмийн хандлага болохоор баг ингээд сэтгэлээр хичээл заадаг гэдэг ч юм уу тий. Хайраар хичээл заадаг ч юм уу. Гэтэл олон улсын судалгаа юг харуулж байгаа нэг сэтгэл хайраар хичээл заадаг юм байна. Тухайн хүн орчин нөхцөл бүрдчихийж сургалтын үр дүн гарна. Хичээл заагаад байж болно багш тийм ээ. Тэгэл одоо заагаал байгаа штэ бүр ингээд тэр бүх бэрхшээлийг өнөөдөр манай багш нар бага цалинтай, удирдлагын стресстэй, за ингээд хэцүү ихүүдээс дарамт ирдэг тий. Хит их ажлын ачаалал гэл энэ бүхнийг багш нар даагаад хичээл зааж байгаа юу? Самрын өмнө гарч байгаа юу? Гарч байгаа. Гэхдээ нөгөө таны ярьдаг суралцсан хямрал буюу сургалтын үр дүн чанаргүй байгаа маань юугаар гарчдаг гэхээр бид нар Ешийн дүнгээр сая пизагийн дүнгээр ингээд батлагтаад гараад ирж байгаа. Тэр нөгөө бидний нийгмийн хандлага бол цаашдаа явах гэхээр багшийг ингээд хүүхдүүдэд хайртай бай гэж шаардах бус тухайн багшид ажиллаа хийх боломжийн төрөөс шаардах хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Эргээд бид нар бас нөгөө сая ингээд бид нар аягүй судалгаа явахад иргэдийн хувьд одоо нөгөө чухал асуудлуудын донд ерөөсөө боловсрал байхгүй байна гэдэг. Боловсрал тийм чухал биш байна энэ хүмүүсийн хувьд. Гэтэл иргэдийн нөгөө гол амьдралынхаа асуудлыг үүсгэж байгаа зүйл нь чанаргүй боловсрал гэдэг дээ. Одоо нөгөө нэг бүр юм чөтгөрийн тойрог vicious cycle гэж яригддаг шүү дээ. Vicious cycle-ийн эхлэл нь болохоор бага орлого гэж эхэлж байгаа байхгүй. Бага орлоготой энэ улсын хэмжээнд яригддаг, айл өрхийн хэмжээнд бүр одоо тий нөгөө нэг бүр доош. Тэгэхээр жишээлбэл бага орлоготой айл боловсралд нөгөө нэг одоо зарцуулах мөнгө багтай. Тэгээ боловсралдаа одоо нөгөө нэг хөрөнгө оруулалт хийж чадахгүй болонгууд сайн боловсрал эзэмшиж чадахгүй. Сайн боловсрал эзэмшиж чадахгүй бол сайн ажил эрхэлж чадахгүй. Сайн ажил эрхэлж чадахгүй бол орлого өндөрт байж чадахгүй. Ингээ эргээд нөгөө бага орлого руу орно. Тэгэд энэ тэр нөгөө нэг чөтгөрийн тойрог гэдэг зүйлийг гаргахад бол яалтчгүй нөгөө төрийн зөв бодлого хэрэгтэй байхгүй. Тэгэхээр орлогын хэмжээнээс хамаарат сайн боловсрал, муу боловсрал эзэмших гэдэг тэр ангилал гараал ирэх юм бол бидний нийгмийн хямрал улам бүр хүнсгэрэл явчихна. Тэгэхээр орлого сайтай хүүхд одоо айлын хүүхд нь сайн боловсрал эзэмшээд явахаар тэнд юу ах вэ гэхээр тэр хүүхэд илүү өндөр одоо тий ур чадвартай мэрэгжил эзэмшнэ. Ур чадвар мэрэгжил эзэмшээд ирэхээр тэр хүний орлого өсөд явна. Орлого нь өсөд явахаар яах вэ гэхээр нийгмийн одоо хувьд бол ахиц гаргаад нийгмийн одоо амжиргаа нь бол сайжраад магадгүй ээж аваасаа давсан амжиргаан дээр илүү одоо нөгөө нэг аятаа сайхан амьдрах. Нөгөө талдаа орлого багтай айл энэ хүүхэд сайн боловсрал эзэмшиж чадах тэр боломж нь бүрдэхгүй бол энэ хүүхэд сайн мэрэгжил эзэмшиж чадахгүй
эрсдэл бүлэг рүү орчин сайн ажил мэргэжил эзэмшиж чадахгүй бол орлого багтай байна. Орлого багтай байхаар энэ нийгмийн бусад бүх энэ хувьсж байгаа энэ зардлуудын хувьд бүр ядаж аав ээжийнхаа төвшөнд амьдарч чадахгүй нөхцөл байдал үүсэх байхгүй тий. Тэгэхээр чин эндээс юусоо ингээ хоёр тишээ салаа явчихж байгаа зү. Нэгнийх нь амжиргаа дэвшлээ нөгөөх нь ингээ доошлоо. Тэгэхээр бид нар юусоо чанартай боловсрал гэдэг бол юусоо ирээдүйд одоо нөгөө нэг энэ дамжираад байгаа энэ нийгмийн энэ асуудал хагар одоо тий хуваагдах уу тий одоо юу гэж нэрлэх вэ? Энийг л бид нар зогсоох, энэ дээр бид нар тэгш боломжийг олгох энэ асуудал үүсчихэж байгаа байхгүй. Тэгээд хувийн сургууль хамаг сайн багш нарыг нь шилж аваад гэж яригддаг байхгүй. Тэгээд яг яс юм дээрээ ярих юм бол би тэгтээ энэ талаар судалгаа хийж үзээгүй. Зүгээр одоо нөгөө нэг ийм энгийн ажилтаар хараад хувийн сургалтын анги дөрвөлт нь хэд вүлээ? Хувийн сургалтын одоо хүүхдүүдийн одоо суралцж байгаа орчин ямар вүлээ? Багшид одоо өгдөж байгаа сургалтын одоо хангамжууд нь юу вүлээ те? Тэгэхээр яг тэр хоёр өөр орчинд 25 хүүхэдтэй ажиллах багш 60 хүүхэдтэй ажиллах багш хоёрын 50 хүүхэдтэй ажиллах багшийн за маагч нь стандарт нь 39-оор тавьдаг билүү тий. Тэгэд одоо 40 хүүхэдтэй 35 жилүүд тэгэхээр 40 хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн зүгээр тэрийг л бодоод зүгээр анги дүргэлтийг л зөвхөн бодоод үзэх хэрэгтэй байхгүй. За одоо бүр тэр нэг ухаалаг самбар мамбар тэр одоо илүү тий самбар шохооны асуудлыг тэгэхээр sorry ер нь бол яг үнэндээ бол сэтгэлийн сайхнаар бол ажил явахгүй. Тэр багш нар бол сайхан сэтгэлтэй байна. Үр хүүхдийнхаа төлөө явж ийн тэгэд манайхан чинь бүр юм багш шавийн байрлалга тэгээд шавн багшигаа хайрлах бүр үнэн үү одоо төсөөд 30 жил болсон мөртлөнгөөсөө цагаан сараар багш дээр очиод бууж игнүүлээд идчихдэг багштайгаа золгоод амар мэндэ мэдчихдэг те хуримдаа заавал урддаг гэд тэр энэ бүр гүнзгий одоо соёлтой дээрээс нь боловсролыг дээдэлдэг ард түмэн баггүй юу Монголын нөгөө нэг айл өрхүүдийн боловсрал зарцуулдаг зардал бол дэлхийд бол өндөр тооцогддог гэж аахгүй тэр өрхийн хэмжээгээрээ биш орлогод эзлэх хуваараа ярихаар штэ. Тэгэхээр бид нар бол боловсролыг чухалчлаад байна. Бид нар бас багшийг яг ингээд яг нийгэмд эзлэх байр суурь нь л ингээд ер нь доошлоод байгаа юм шиг боловч бид нар тэр багш шавийн барилга тэр нэг багш гэдэг тэр зүйл бол тэнд бас үнцэнтэй байж байгаа хэвээрээ л ахгүй юу уг нь бол тэгэхээр тэр багшид ерөөсөө сэтгэл дутж ийн энэ төр гэж юм ярихаар болох хэрэгтэй. Бид нар боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Sorry үнэхээр ингээд одоо 20 хүүхэдтэй ажиллаж байгаа л 25 хүүхэд болоод ирэхэд л багш хүн дээр шууд мэдэгддэг байхгүй. За тэгээд 30 хүүхэд болоод ирвэл би тэр хүүхдүүд дундаас хинд юу хэрэгтэй байна гэдгийг би яаж оноож харах юм. За тэгээд тэр чи бага ангийн хүүхдүүд болчих. Би чинь жишээлбэл ахсах сургуулийн багш байсан шүү дээ. Бас нөгөө хүүхдүүд тэгтэл тэр бага ангийн хүүхд болоод ирэхэд тэр чинь шаал өөр яригдана. Тэгэхээр энэ бол бас одоо нөгөө нэг бид нар өөрсдөө нөхцөлийг нь хангаж өгөхгүй юм бэжэж бас багшлуу нэг асуудлыг бухдаг тэр зүйлийг бас байлгаж болохгүй. Тэгээ тэрийг ингээд асуудлыг бид нар нийгэмд ингээд зөвшөөрөө дамжраагаад байх юм бол тэгээ бага ангийн багш нь дутуу математикийн багш нь илүү эсвэл биеийн хамрын багш бол зургийн багш нар 2 дугаар зэргийн тэгээ тэр багшийг бол бэлтгэхэд за яах вэ нэг 400 авчихад болно энэ багшийг бэлтгэхэд тэгж яа бол багшийг ялгаж болохгүй. Финляндийн багш бэлтгэлийн хөтөлбөр ямар байдаг вэ? Одоо эсэлтээс нэхлээд ингээд одоо нөгөө 4 перугоо явуулах гэдэг шүү дээ тий. Яг одоо тэрэн дээр болохоор ингэж байгаа нөгөө яг ингээд боловсролынх нь нөгөө ерөнхий газраас нь нөгөө нэг одоо багшийн одоо ажлын байрны нөгөө захиалга маягийн юм орж ирж байгаа байхгүй. За тэгэхээр энэ жил бол биеийн хамрын багш дээр тэдэн багшийн хэлсэлт одоо тэрэн дээр тэдэн багшийн хэлсэлт гээд за тэгээд ер нь зур анзаарч хахад математик, хим, физик тэгээ гадаад хэлний багш нар жоохон бас нөгөө нэг эсэлт жоохон бага байгаа дах шиг нэг талаасаа. Тэгэхээр нөгөө хөрөх хөтөлбөр нь жишээлбэл тэрэн дээр санал болгогддог маяг. Хөрөх гэдэг нь одоо бакалавра нөгөө юугаар магистра одоо математикаар хийцэн. Тэгээд багш болъё гэж байгаа хүнд 1 жилийн 60 кредитийн яг нөгөө дидактик нөгөө нэг юуны яг боловсрол багш бэлтгэх тэр 1 жилийнхаа хөтөлбөрийг санал болгодог тийм хөтөлбөр байхгүй. Математикаар бакалавра хийгээд магистра хийцэн. Магистртаа бол багш шүү дээ. Тэгэхээр тийш Финлянд ч магистртаа бол багш тэгээд математик бакалаврыг ч бас хүн болгон хийж чадахгүй тий. Тэгээ бүр магистрийн бүр цөөхөө хийгээд тэндээсээ багш болъё гэсэн хүмүүст дахиад нэмж 60 кредит цаг судалдаг. Тэр нь болохоор яг ингээд нөгөө дидактикийн хичээлүүд, сэтгэл зүйн хичээлүүд, тэгээд нөгөө тархи мэдрэл судлалын хичээлүүд орж ирнэ. Тэгээд нөгөө нэг бас одоо нийгмийн нөгөө эрсдэл
бүлэг гэдэг чинь одоо нөө суралцахууд дурлахгүй байгаа хүүхдүүдийг суралцахууд яаж дурлуулах уу гэд гих мэтчлэнгийн юм сонголтод хичээлүүд ингэж 60 кредитийн буюу бүтэн 1 жилийн тийм хөтөлбөр байдаг. Миний эргэн тойрны зарим хүмүүс би одоо жишээ нь хууль эрх зүгээр магистра хийцэн, энэ нэгөр бакалавра хийцэн, биологийн бакалавртай дахиад бүтэн 1 жил намайг хөрөх сургалтанд хамрагдгээд байна гэдэг ч юм уу зүйл одоо ярьдаг аахгүй. Тэгэхээр таны хувьд бол тэр бол байх ёстой зүйл. Байх ёстой зүйл. Sorry тийм тэр чин мэрэгжлийн хувьд одоо мэддэг байлаа гэж толгоонд байгаа юмыг тэр одоо бага насны хүүхдүүдэд за одоо мэрэгжлийн багш би жишээлбэл макро эдийн засаг мөнгөний бодлого, сангийн бодлогыг би 14 настай хүүхдүүдэд ойлгуулах асуудал гарч ирж байгаа байхгүй. Би тэрийг 1000 мэддэг байлаа гэд 14 настай хүүхдийн одоо нөгөө нэг төвшин дээр би яг тэрийг болгож заана гэдэг чинь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй байж ах хэвээр зүйл. Тэгэхээр тэрэн дээр бол судалгаа хийх хэвээр, тэр багш өөрөө судлах хэвээр, аргуудаа наривчлах хэвээр, жишээнүүдэд зөв сонгож авах хэвээр гэл нөгөө нэг заа гарах тал дээр тэр хүн хөгжих хэвээр байхгүй. Тэгэхээр бид нэр тэрийг ачаал гэж харахаасаа илүүтэй бараг л боломж ахгүй бид нэр тэрийг бид нэр үзчихээж мэдчихээж тэгтээ тэр хөтөлбөр өөрөө тэр хүнд шийтгэл биш чанартай байх хэрэгтэй. Боломж гэдэг утгаараа чанартай байж ах хэрэгтэй. Тэгэхгүй нэг цаг нөхцөөсөн юм байвал бас миний амьдралын 1 жил хайран байгаад шүү дээ. Би тэндээс яг багшуулж бэлтгэгдэж гарч чадахгүй л бол миний амьдралын 1 жил үнэхээр хайран байхгүй. Тэрэнд орол судалгаагаа хийж очсон дээр гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь бол хөрөөх хөтөлбөрийн тухайд бол тэр хөрөөх биш анханасаа боловсролыг багш болох гээд явж байгаа хүмүүс бол яг уу гэхээр нэгдүгээр дүн голчтон аягүй өндөр байх хэвээр. За тэгээ шалгалтаа бас одоо ээш гэ matriculation гэ одоо төсөлтийн шалгалтаа маш сайн өгсөн байх хэвээр. Тэгжээж тэр ер нь бол багшийн мэрэгжил рүү орж ирэх байхгүй. Тэгэхээр нөгөө ээшийн оноо тий нөгөө нэг тэр чинь 800-аас 400 оноо гэхэр чинь тэгээ бүр тэр чинь 400 оноогоор тий. Тэгэхээр бүр одоо хэдэн үе дээрж явж байгаа тэр хүн жишээлбэл багшийн мэрэгжил дээр орж ирч чадахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэрэгжил болгон чухал та. Ер нь бол гэхдээ багшийн мэрэгжил гэдэг бол бүр онцгой одоо тэр хүнд мэдлэг мэдээлэл өгөх гэдэг шүү дээ. Тэр дараагийнхаа үеийг бэлтэж байгаа гэдэг утгаараа бол бид нар багшийн нэг чанар дээр бол бүр онцгойлон анхаарахаас өөр арга байхгүй. Одоо тэгээ багш болоод орж ирэхээр 4 жилийн бакалавр нэмээд 2 жилийн магистрийг заавалж өгдөг шүү дээ. Тэгээ тэн дотор бол 45 хоногийн дадлага биш. Маш урт хугацааны мэргэжлийн дадлагууд хийгдэнэ. Дагалдан багшийн ажил хийн. За тэгээд орох тэр эхний процессын дээр бол за дүнгээрээ шалгарлаа, шалгалтын оноо боллоо. За тэгээд ингээд ярилцлаганд орно. Тэнд профессорууд нь чамтай ярилцсан. Чинийг одоо ерөнхийдөө энэ хүн багш болж чадахгүй юу гэдгийг одоо тэр хүний хандлага мөн чанарыг бол олж харна гэсэн үг байхгүй. Тэгээ багшийн мэрэгжил өөрөө бол цалин үйлсийн хувьд бол дундаж гэхдээ бол ажлын байр нь яг тодорхой тэр хүн бол тэнд багшийн сургууль руу эсэж чадаад тэгээд одоо ёс зүйн болоод одоо нэг бүр одоо нөгөө академик бүр онцгой доголдол гарахгүй л тэр хүн одоо багш болоо бэлтгэгдээд гараад ирлээ гэхэд тэр хүний амжиргаан амьдралын асуудал бол ингээд шийдэгдчихэн гэсэн үг байхгүй. Тэр хүн би одоо ажилд орж чадахгүй л гэсэн асуудал биш. Тэр чинь нарийн тооцоод ажлын байрны захиалга дээр үнслээд угаасаа илсээд ороод төгсөөд гараад ирж байгаа багш юм чинь. Тэгэхээр энэ бол нөгөө талдаа одоо тэгэхээр нөгөө 3П-ийн 4П-ийн баг 3 дахь П л орж ирж байгаа байхгүй. Тэр хүн сургуулаа төгсөөд гараад ирэх юм бол тэр хүний цалин амьдралд нь хангалттай. Тэр хүн бол өөрийн гэсэн тоглог орон сууцсандаа тий чанартай хоолундаа идээд бас ингээд өөрийн гэсэн гэр бүлээ ингээд бас ингээд одоо тий хангалттай сайхан амьдруулах хэмжээнд бол цалин аавна. Тэгэхээр энэ тэр цалин хангамж гэдэг зүйл бол одоо бас тэр нөгөө хүний одоо ажил мэргэжлээ сонгох бас нэг гол чухал зүйл шүү дээ тий. Тэгэхээр энд бол байж байгаа. За тэгээд багш болох сургууль руу ороод ирэхэд бол мэргэжлийн хувьд бол тэр чинь 6 жил сурчиж байгаа хүн бол нэлээд сайн бэлтгэгдэн. Тэр 6 жилийн дотор бол заах аргын сургалтууд бол нэлээд сайн орж өгдөг учраас нөгөө эхний 2 П бол мэргэжлийн болоод одоо заах аргын ур чадрууд бол бас сайн ороод ирнэ. За тэгээд би олгоор илүү тэр нөгөө нэг нийгэм эдийн засгийн одоо нөгөө нэг байр суурь талаас нь бас ярмаар байгаа аахгүй. Тэр багшийн цалингаас гадна хүний ажлын байран дээрх одоо хүн ажилдаа ямар үед дурлах уу гэдэг бүр ихэнд ярихад нөгөө хамгийн одоо нэн тэргуунд бол тэр багшийн
мэрэгжлийн сэтгэл ханамж. Мэргэжлийн сэтгэл ханамж нь өөрөө хийж байгаа юмаа мэддэг байх. Тэрэндээ бүр ингээд одоо итгэлтэй байх. Одоо нэг хүн сайн мэдхгүй намайг хурж ирээд за одоо юу гэдгийг одоо биологийн хичээл заа гэвэл би за яах вэ ингээд нэг нөгөө хичээлийн сэдв ингээд энэ уншаад ном ухчаад нэг магадгүй нэг хичээл бэлдэж магадгүй л дээ. Гэхдээ би тэрний цаатлын болоод наадлын холбоосыг бүрэн дүрэн мэдхгүй учраас би тэрийг хизээч тэр хүүхдэд 100% өгч чадна гэдэг итгэл надад төрөхгүй л ахгүй. Ер нь бол тэгэхээр тэр чинь нөгөө мэрэгжлийн тэр нөгөө сэтгэл ханамж гэдэг чинь бол өөрөө бүр тэр юмд бүр ингээд бардам. Би бол энийг бол хинээс ч илүү мэдж байгаа гэдгээ мэддэг. Тэгээд тэрийгэ хүнд хүргэж чаддаг. Энэ бол хүний мэрэгжлийн сэтгэл ханамж. Ажлын байран дээрх сэтгэл ханамжийг болохоор JDR гэдэг нэг модельээр тайлбарлаад байдаг байхгүй. Job Demand and Resources өөрөөр хэлбэл ажлын байран дээр тавигдах шаардлагууд тэрийг одоо нөгөө нэг гүйцэтгэх одоо нөөц бололцоо. Тэр нөөц бололцоон дотор бол яг хуу ажил мэргэжил бас давхар ороод явчихдагаас гадна тэр ажлыг хийхэд зөвхөн одоо ер нь эдийн засгийн он дээр ч гэсэн ярьдаг штэ нөгөө нэг цалин бол ерөөсөө л тэр хүний одоо тэр ажлаас авж байгаа одоо өгөөжийн нэг хэсэг л ахгүй юу тэр хөл хөлс тэрнээс гадна хүний ажлын орчин гэж чухал. Ажлын орчин хүн одоо жишээлбэл зөөр ингээл цөмрөө дотроо бодоод үзье л та. Ажил сонгох үндсэн шалтгаан юу гэдэг вэ гэхээр цалин мэдээ чухал боловч цалин зөвхөн нэг зүйл биш байхгүй. Тэгэхээр за ажиллах хамт олон маань ямар хамт олон юм бол удирдлага нь ямар юм бол тэр ажлын байр манай гэрээс хэр зайтай байна. Очих боломж нь хэр вэ? Тэгээд доторх одоо тэр нөгөө нэг хүн чинь ингээд гоё ажлын одоо цэвэрхэн байр тий байр орчныг хүртэл эрэлхийлээ штэ. Тэгэхээр тэр бүх зүйлсүүд ингээд гих мэтчлэнгийн зүйлсүүд бол хүний ажлын одоо сэтгэл ханамжууд бас нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр зүрт бодоод үз. Чи багш болоод ороод ирлээ. Нэг жижигхэн ангид гурлаа дөрвлөө суудсан 40 дүүхтэд чи унших бичих тухай хичээл заах гэж байна. Тэгж ангууд удирдлага нь орж ирээд тэ одоо хичээлийнхаа төлөвлөгөөг одоо батлуул инг тэг гэдэг. Магадгүй одоо бусад багш нартайгаа яриад суух багшийн өрөө байхгүй. Надад нэг ийм асуудал тулгарлаа. Та нар яаж шийдэж гин ингэж гин тэгж гин тэр чин хамтарч ярьж байгаа тэр collaboration буюу одоо хамтын ажиллагаан дээрээс маш олон зүйлсүүд гарч ирэх ёстой ш. Амраад сууч өрөө байхгүй. Тэ нэг одоо тэр хичээлээс хичээлийн оронд бид нар ч ер нь бол маш ачаалтай ажил. Тэгэл нөгөө кофе цайхаа уух өрөөнөөс ахуулаад за тэгээд нөгөө удирдлагуудаас ирдэг дэмжлэг удирдлагуудаас ирдэг шахалт биш дэмжлэг бол тэр хүнд маш их хэрэгтэй. Тэгэхээр хичээлийн төлөвлөгөөг ингээд одоо хичээлийнхаа төлөвлөгөөг батлуулаад нэг хавцанд хавсаргах нь биш. Уг нь бол тэр хичээлийн төлөвлөгөөн дээр одоо харилцан ярилцаад энэ хичээлийг ингэж заавал тий энэ хичээлийг бол магадгүй энд оруулах за энэ дээр ингээрэй гэж заах аргачлалын одоо тий хүүхдүүдтэй ажиллахын тэр онцлогуудыг нь гаргаж ирсэн тэр дэмжлэгүүд жишээлбэл бас явагдаж байгаа хэвээр. Одоо би ингээд багш байсан жилүүдээ санахаар бид нарт ингээд багшийн өрөн дээр сууж байгаа л яг өөрт тулгарч байгаа бас бэрхшээлүүдэд хуваалцсан шүү дээ. Тэр гэдэг юм уу харин тэр гээд яг одоо жишээлбэл хүүхд дээр тулгарч байгаа асуудал яг тухайн хүүхдийн асуудал бас байж болдог байхгүй. Тэрийг багш нар бүгдээрээ бид нэр ойлгочих юм бол хамтарч байгаа тэр хүүхдийгээ дэмжих нөгөө нэг асуудлуудаа ярьж болно. Би жишээлбэл энэ одоо яатсан бол гэд гайхаж хахад нэг багш нэг ийм асуудал гарч байгаа шүү. Тэгэхээр ингээрээ тий гэдэг тэр одоо би энэ хичээлийг ингээд энэ ангид гэсэн наад ангийн чи онцлог тэр шүү. Ангидын онцлогийг хуваалцах бах одоо хүүхдүүдийн онцлогийг ингэж бид нар яг ингээд нөгөө хичээлээ бас үр дүнтэй заах боломжууд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр багш мэрэгжлийн хувьд супер бэлтгэгдсэн, заах аргын хувьд супер бэлтгэгдсэн байлаа ч гэсэндээ ажлын орчин бас яг бүрэн хангагдчихэж тэр багш чанартай сайн боловсролыг бий болгож чадна. Тэгэхээр бас нөгөө цалин хөлсний асуудлыг бол бид энэ тэргуунд хөндгөөс арга авах хөндөх ёстой. Тэгтээ энийгээ дагуулад бид нар бас багшийн ажлын орчныг сайжруулах талтай. Яг тэгэхээр мэрэгжлийн хувьд сайн бэлтгэгдсэн, мэрэгжлийн ур чадвартай заах аргын хувьд одоо бүрэн одоо нөгөө нэг чадварцсан тэр багш яг ажлаа бүрэн дүүрэн гэж нөгөө нэг хийх боломжийг нь олохгүй бол тэр багш хаашаа явах вэ? Багшийн ажилласаа гараа явчих байхгүй. Тэгэхээр ер нь бол сайн багш
ямар ч ажлыг ер нь сайн хийн гэдэг надад хувийн тийм нөгөө ихтгэл үнэмшлээ гэдэг. Яг багш хүн гэдэг чинь өөрөө лидер хүн байдаг байхгүй юу? Тэр одоо сурагчдаа таньжина гэдэг чинь хүнийг уншаад сурчиж байгаа, танаас сурчиж байгаа. Тэр ангийн хичээлийг зохицуулаад тэр хүмүүсийг чинь ингээд бас ингээд нөгөө нэг тэр уур амьсгалыг хадгалаад ингээ явж гинэ гэдэг чинь ерөөсөө бүр нэлээд өндөр түвшний менежер лидерүүдийн хийдэг ажил аахгүй. Тэгэхээр тэр хүн хөрөвхөд бол тэр хүний ажлын дээрээс нөгөө талд бэлэн байж байгаа. Тэгэхээр сайн багшийн хувьд бид нар яг ажлын орчныг сайн бүрдүүлж өгөхгүй л бол тэр багшд 1000 өндөр цалин байгаад магадгүй тэрнээс ч өндөр цалинтай ажил хийгээд явах боломж нөгөө талд нь байж идэг л учраас тэгээд тэр багш нар яагаад байж идэх вэхээр ёстой нөгөө сэтгэл нь гэдэг байхгүй. Багшийн ажил гэдэг юм болоо чинь гогдогдсон, бүр дууралчихсан байдаг учраас бусад боломжуудыг одоо нөгөө нэг өнгөрөөгөөд тэгээд нөгөө бас яг нөгөө мэрэгжлийн сэтгэл ханамжинд байдаг учраас тэрэн дээрээ ингээд одоо гогдогдоод тэрэн дээрээ одоо түшиглээд ажиллаад яваад байдаг. Гэхдээ бид нар бол багш нарын нийгмийн эдийн засгаас гадна нийгмийн асуудлыг нь бол за тэгээ ажлын байран дээр хүсэж хөгжих тэр боломжуудыг нь багш өөрийнхөө хичээлээ хийх, өөрийнхөө хичээлээ явуулах тэр нэг эрх чөлөөг нь тэр нэг хараад бус байдлыг нь бол тодорхой хэмжээнд хангаж өгчөөж л бас нөгөө нэг багшийн чанарын асуудал бас өөр төвшөнд яригдах болов уу гэж боддог. Америкт нөгөө багш нарын тоо өрн цөөрч байгаа. Ер нь хай мэрэгчлээ хайж байгаа. Тэгээд сүүлд болохоор ингэж байгаа юм л та багш ажилласаа гарч байгаа нэг шалтгаан нийгмийн асуудлууд ерөөсөө шийдэгдэхгүй байна. Нийгэм өөрөө ингээд уур бухимдалтай, эцэг эхчүүд нь стресстэй тий одоо хит капиталист нийгэм чинь бас нэг сул тал нь өөрөө эргээд иргэдэн хадж аргалгүй ийм амьдралтай байхаар хүүхэд болгон анги руугаа нэг аюугаа уурчсан. Хүүхэд болгон анги руугаа нийгмийн асуудлыг чирээд орно. Тэр ангийн багш бол 30 өөр нийгмийн асуудалтай нүүр тулгардаг. Тэр нэг хичээлийн үед нэг хүүхэд магадгүй өмнөх 20 аав ээжтэй зодтолцсон байж болно. Нэг нь неглект буюу хаягдсан байж болно. Урт удаа үргэлжлүүлцээд өвчин зовлонтой тийм айлын хүүхэд байж болно. Ингээл айгүй сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүд бүгдээрээ ингээ ангид ороод ирдэг. Тэр хүүхдүүд бидний мэддэг шиг тийм цагаан цаас хизээч байдаггүй. Ингээд амьдралынхаа турш маш их зүйлийг үзэж хараад юм янз янзын үзэл санаа харах үнцэг тий ийм болоод ороод ирэхэд ангийн одоо тухайн ангид хичээл зааж байгаа багш тэр олон нийгмийн асуудалтай нүүр тулахад бэлэн биш байна гэж үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл бол одоо явагдаж байгаа одоо энэ цалингийн нэмжээ айл эсвэл зөвхөн ур чадварт нь анхаарчиг гэж харлаа ч гэсэн ер нь маш сайн багш байлаач. Жишээ нь Америк шиг нийгэмд бол багш нарын хомсдлын асуудал ари хэдэн жилдээ шийдэгдэхгүй яваад ах магадaltaй гэдээ манай багш нарыг санаа зовдөг байсан. Тэр ч одоо тэгэл яг нөө сэтгэл зүйн бас асуудал байж байгаа юм зү тэ. Тэр бүгдний дундаас өөрийнхөө одоо нөгөө нэг mental well-being тэ тэр хадгалж авч үлдэнэ гэдэг чинь бас өөрөө нөгөө нэг асуудалтай. Бусдад одоо нөгөө нэг мэдээж багш хүний хувьд бол тийг яг тэр хүүхдүүдтэй ойлголцсон танин. Гэхдээ бид нарыг бас зарим талаасаа нөгөө нэг багшийн яг тэр багш дээр ирэх тэр ачааллыг хөнгөлөх тэр боломжийг нь сургууль гаргаж өгч явах хэрэгтэй. Яг нь баад бол хуулиараа байж байгаа шүү дээ. Нийгмийн ажилтан байх хэрэгтэй, сэтгэл зүйч байж байгаа хэрэгтэй гэд өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын баг бол сургууль болгон дээр ажиллаж явах ёстой гэдэг бол хууль бол байна. Гэхдээ яг хэр хөрсөн дээрээ бууж ийн яг тэр хүүхэд хамгааллын баг нь яг одоо яг тэрнийхээ дагуу ажиллаж гинөө гэд зүгээр Финляндад нөгөө анзаарсан юм нь болохоор хүүхэд одоо шил манай хүүхэд чинь нөгөө ингээд яг өсвөр насндаа хүрээд ирэхээр чинь нөгөө шилжилтийн үеийн тэнд цоошин орчинд явж штэ. Тэгэнгүүт жишээлбэл сэтгэл зүйч нь, social worker нь, нийгмийн ажилтан нь тэгээд нөгөө сургуулийн одоо нөгөө одоо counselor гэдэг одоо нөгөө зөвлөх багш. Тэгэхээр тэр зөвлөх багш нь болохоор академик биш. Ерөөсөө тэр хүүхдүүдийн өдөр тутмын амьдрал. Тэгээд тэр багш бол хичээл ордоггүй. Зөвөр ингээд нөгөө хүүхдүүдийг дагуулад ингээд нөгөө нэг аялалд явдаг. Тэгэхээр ангийн багш жишээлбэл ангиа аваад аялалд явгод тэр багш яг ингээд нөгөө нэг хамтраад ингээд юмыг нь зохион байгуулад явдаг. Тоглоомыг нь гол зохион байгуулдаг. Тэгэхээр багш хүн тэр хүүхдүүдийг зугаалгаар явлаа гэхэд тоглоом бодож олох тий тэр нөгөө нэг төвдөг галмал гэдэг тэр олон юмчүүдээс хамжиж бүртгэх. Тийм тэр юмыг жишээлбэл шууд тэр өөр бүр юм нөгөө нэг зөвлөх дээр тавьчихж байгаа байхгүй. Тэгэд нөгөөдөл чинь нийлээд одоо нөгөө хүүхэд хамгааллын баг гэдэг ажилттай. За тэгээд бүр шаардлагатай бол одоо хотын зүгээс хүүхэд хамгааллын багаас нь одоо сэтгэл зүйч жишээлбэл гарч ирээд ажилладаг гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр хүүхэд хамгааллын баг дотор ангийн багш байхгүй. Тэгэхээр тэр багш тэр хүүхдийн одоо нөгөө нэг шин соёлд орж ирээд те шин одоо хүүхдүүдтэй тэр нөгөө нэг шилжилтийн насанд явж байгаа тэр одоо нэмэлт ачааллыг тэр багш учрыг нь олох биш
хүүхэд хамгааллын баг наан нь тусгаалж авч учрыг нь олох. Шаардлагатай бол багш тэрнийг нь мэдээлэлээр хангаад багш тэрийг нь мэдчих гэдэг тэр л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр манай багш нар чинь ерөөсөө бүр түмэн жорын ажил нь шүү дээ. Нөгөө одоо нийгмийн ажилтан хийн, сэтгэл зүйч хийн, эмч хийн, тэгээд засвар мужаан тэр одоо хичээлийн гадна тэгэл яг хөрхи яг нөгөө сэтгэл нь байгаа тул да тэрийг хийгээд байгаа байхгүй. Тэрнээс биш тэр хүмүүсийн яг нөгөө нэг хөдөлмөрийн гэрээ мэрэг харах юм бол ажил үүргийн хувьд дотор тэр үйл байхгүй шүү дээ. Тэгтэл нөгөө хүүхдүүдээ нэг айтаа сайхан таатай орчинд сургачих хийсэн, нэг таатай сайхан одоо сэтгэл зүгэнд байлгах хийсэн гэдэг тэр бас нөгөө нэг өвчин сэтгэлүүд нь гараад байдаг. Тэгэхээр бид нар ер нь бол яг тэр тал дээр маш их анхаарч нөгөө багшигаа дэмжих тал дээр явахгүй бол бид нар багш болохгүй байх гэдэг хандлагаар биш, багшийг бид нар яаж дэмжих үү гэдэг хандлагаар асуудалд хандаад эхлээд тэгээд багш тэгвэл яг тэ мэрэгжлийн ур чадрын хувьд яаж дэмжих үү, заахарын ур чадрын хувьд яаж дэмжих үү, тэр хүн одоо ямар ч асуудалгүйгээр тэнд яг хичээл зааж байгаа 7 өдрийн 19 цагтаа яг л тэр ажлынхаа байран дээр бүрэн дүрэн байж чадах. Тэр асуудлыг нь яаж хийдэг вэ? Бүрэн дүрэн байж чадхаас гадна тэр хүн ерөөсөө л тэнд яг тэр ажлаа хийхэд сэтгэл зүйн бүрэн бэлэн байх. Тэр одоо тэр орон гэрийн одоо элдв янзын нөх хямралуудыг өөртөөгөө цуг чирээд ороод ирдгүү байх. Тэр хямралууд нь одоо тэр нөгөө нэг асуудлуудтайгаа бас өөрөө нөгөө нэг зохицуулж чаддаг. Тэр чадамжууд дээр нь бас яаж анхаарах уу гэд энэ багш нарыг яг энэ зүйлсүүд дээр ингээд анхаарч иж бид нар багш нараа дэмжиж, багш нараа чадваржуулж, багш нараа чанаржуулж явах. Тийм л нөгөө нэг ажлын эхлэл байгаа даахгүй. Тэгэхгүй одоо ингээл яг хоёр талд ингээл талцсан. Энийг хар хүүхдүүдэд зааж чадахгүй гэл тэгтэл яг багшийн ажлыг бол багшилж үзсэн хүн л ойлгоно гэдэг чинь бүр яг үнэн баг. Хууг нь бол их халбгүй байхгүй юу? Заавалчгүй боловсролынхын сайд нь тэр 60 дүүхтүнд ороод тэ хоёрын хүрд зааж өгөх орлого хийснийхаа дараа тэгээд фейлдчээд хичнээн хүнд вэ гэдгийг тэрийг заавалчгүй ойлгож байгаа албагүй байхгүй юу? Уг нь бол тэгээд одоо жишээ нь манай аав ээжүүдийн зүгээр ингээд зөвлөхөд багштайгаа айгүйх ярих дуртай гэдэг. Ингээл нэг багш руу одоо намайг багш байхад ингээл 30 минут 60 минут тэр шаардлагатай байдаг байхгүй юу? Тэр аав ээжүүдийн тэр ярих шаардлагатай. Өөрөлдөх бол би тэр аав ээжтэй ярмаар байгаа байхгүй юу? Тэр тойрон голны хүүхэд гээд байна те. Тэр хүүхдийн асуудлыг шийдэх гээд байна. Тэгэнгүүт би яг тэр хүүхэдтэй одоо ингээд нэг 60 70 хүүхдэл байлаа штэ те надад. Тэгэхэд тэр ойлгоон за яг хуу багш байнга багш нь эцгийнх нь ярихгүй штэ. Нэг сардаа нэг удаа ч юм уу 2 сар дөлөлт нэг ярихад би тэрийг ингээд ажлын хуваарьтаа тусгаж үзэхээр надад өөр маш олон ажлыг би нөгөө энгийн байгаа үүрэг ажлуудаа хасах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэр энийг хэн яаж зохицуулах вэ гэдэг аюу тодорхойгүй байдаг ус. Яагаад тэгэхээр нэг талаасаа би өөрөө тэр ажлаа мэдрээд юуг мэдэрсэн бэхээр эцэг эхчүүдэд их зөвлөгөө хүсдэг байна. Эцэг эхчүүд маань өөрсдөө нөгөө ахлахангийн хүүхдүүдэд яаж харилцаа ойлгохгүй, ахлахангийн хүүхдүүд маань ямар бэрхшээл тулгараад бас ямар хуу стрессийг хүүхдүүд маань тэг явж байгааг мэдэхгүй учраас нэг талаараа багш хүн давхар ингээд одоо өнөөдрийн Монголын нөхцөл багш хүн давхар эцэг эхтэй ажилдаг. Тэгэнгүүт харамсалтай нь нөгөө миний үнсэн ажилчин болохоор айгуух бичиг цаас баримт тэгэл яг өстой нөгөө физикли гэдэг шиг яг тэнд ингээл өрөөндөө сууж авахгүй бол хүүхдүүд маань ороод ирнэ гэдэг ч юм уу. Тэг ингээд нийтэд нь аваад үзэхээр ажлын ачаал ихтэрсэн. Би юу гэж чинь нөхөр үнэхэр хүүхдтэй чанартай үйлчлэгээ буюу эцэг эхтэйгээ сайхан харилцаа холбоотой байхыг. Нөгөө тал дээр болонгууд жишээ нь би бол харьцангуй гайгүй ажил нөгөө ахлах сургуулийн зөвлөх гэдэг өөр ажил хийжсэн. Гэтэл тэнд 60 хүүхдэд хичээл заах хэрэгтэй юм. Бүтэн цагийн хуваарьтай байхад манай аав ээж нэг нэгээрээ мессенжерээр бичээл багшаа тэр хичээл зааж ахтан залгаал манай тэрний тим юм орхицсан тэрийг гаргаад өгөөрэй гэдэг ч юм уу те. Энэ ачаал бол өөрөө эргээд өнөөдрийн байгаа багш нарт маш их стресс олгох болох юм бэ. Тэгэл хүн юм чинь тэгэл нөгөө стресстэй гаргана ш. Тэгэнгүүт нь ингээд бас дайрал тэ. Тэгтээ яг бас нөгөө талдаа тэр багшаас тэр ачааллыг нь хэрвээ бид нар хуваалцаад авчих юм бол бас энэ нөгөө нэг гараад байгаа сэтгэл түгшээс асуудлууд ч гэсэндээ өөртөө анда бас намжих боломж нь бас гараад ирж магадгүй байхгүй юу? Ер нь бол тэгэхээр одоо жишээлбэл яг энэ багштай холбогдох юм ийм манай одоо нөгөө өсвөр насны хүүхд дээр ялангуяа анхаарагдаад тэгээд ингээд сар болгон тийм нөгөө нэг юм вебинар хийдэг байхгүй маа хүүгийн сургуулиас тийм ангийн багш нь биш. Тэгээд сэдвээ ингээд урчлаа зарлцсан. Тэгээд одоо жишээлбэл нөгөө нэг нөгөө вебинг гэл асуудал гараад ирж байгаа шүү дээ. Нөгөө нэг электрон тамхины асуудал гараад ирэнгүүт тэрний одоо нөгөө нэг хүүхд одоо
нөгөө асуудлуудын талаар яг ямар одоо судалгаануудын талаар ярьж өгнө аав ээжүүдэд энэ хэрэглээ яагаад болохгүй энэ хүүхдэд ямар хор уршигтай байх вэ энийг хүүхдүүдэд яаж ойлгуулах вэ бид нэр ямар ажил хийж гин та нар гэртээ энэ асуудлыг яаж бас нөгөө талаас ингэж дэмжиж ингэж бид нар баг болж энэ хүүхдийг ийм одоо асуудлаас одоо яах одоо гарах уу гэд сошиал орчинд аюулгүй байдлаа хангах тухай гэдэг ч юм уу яг өсвөр насны хүүхдүүдээр тулгардаг ерөнхий асуудлууд дээр вебинар явуулна. Хүүхэд дээр тулгарж байгаа асуудлыг яг одоо нөгөө нэг онцлогоос хамаарат жишээлбэл сэтгэл зүйн асуудал бол сэтгэл зүйчээс захиарна. Хичээлийн асуудал бол жишээл түүхийн хичээл бол түүхийн багшаас одоо хэлний хичээлээс бол хэлний багшаас гээд тэгэхээр яг нэг багш дээр төвлөрдөг тэр бүх ачаал маад ч нэ ангийн багш гэдэг зүйл гаргаж ирэнгүүт ангийн багш нь бүр амьдралынх нь бүх асуудлыг шийдэх хэрэгтэй болчихдог шүү дээ тий. Тэгэхээр ангийн багш одоо ямар нэг асуудал гарвал тэндээс яаж хийж байгаа ангийн багштай холбоотой бурууг нь олдог. Уу та ангийн багш нээж гэж ирдэг тий. Тэгэхээр нөгөө ангийн багшиг бол маш олон зүйл дээрээс бол чөлөөдөд өгсөн юм байна гэж харж байгаа байхгүй дунд анги дээр тэр багш бол хичээлээ орно. Тэгээд хүүхдүүдээ яг нэг зохион байгуулад нөгөө хүмүүсээ өсвөр үйлчилгээндээ дагуулад явна. Тэгээд нөгөө нэг аялал зугаалганд яг ингээд нөгөө нэг юм анги хамт олныг бий болгох дээр бол ангийн багш оролцсон. Тэгтээ тэр хүүхэд алганы нийгмийн асуудал, хүүхэд алганы зан төлөвийн асуудал, хүүхэд алганы сурдлага акцийн асуудлыг бол яг тэр багштай холбож ойлгох нь бол байхгүй. Тэгэхээр дахиад нэг хуваарлалтай асуудал ахгүй хин хаана хамгийн оновчтойгоор асуудлыг шийдвэрлэж чадах уу хин дээр ачааллыг бөөгнүүлэхгүйгээр энэ ачааллыг яаж тархаан байршуулж чадах уу гэдэг ийг бол бас айгүй гой зохицоор наагаад үтсэн. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр яг нэг хамтын ажиллагаа. Тэгэхээр нэг хүүхдийн асуудлыг бид нэр хоорондоо ярилцгал шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ангийн асуудлыг бид нар хоорондоо ярилцсан хамтран тэгээд бас одоо бие биендээ туршлагаа хуваалцсан болсон болоогүй асуудлуудаа ярилцахаар тэндээс бол бас гоё оновчтой нэг аргачлаад оновчтой шийдлүүд бас гараад ирдэг. Тэгэхээр бас бид нар бүх юмыг яг нэг хүн лөө ингэж нялзааж бүх юмыг ингэж нэг хүнээс бас шаарддгийг бас ингэж тархаан байршуулах бас шаардлагатай байгаа байхгүй тий. За бид хоёр өнөөдөр ингээд багшийн боловсролын тухай, багшийн ажил мэргэжил, тулгарч байгаа бэрхшээлүүд, за ер нь төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй, эцэг эхчүүдийн хандлагт бас юу өөрчлөгдөх хэрэгтэй. Багш нар өөрсдийнхөө төлөө advocacy хийх буюу өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөөс ямархан өнцгүүдийг гаргаж ирэх үү гэдэг талаар ярьлаа. Тэгэхээр багш нарт маань яг энэ асуудлыг бүгд мэдрээд байдаг. Гэхдээ ингээд уулзаад яхаар яг наачин гэдэг хэрнээ нөгөө ингээд за та хэд ингээд одоо үйлчлэгчний явлаа байгуулаа шаардлага тавих гэхээр ингээд манай эцэг эхчүүд юм байна гэдэг ч юм уу цалин муу байна гэд хэдэн аргумент гаргаж ирээд энэ хоорондоо яг уялдаа холбоог нийгэмд аягүй сайн зогсоо цагуу тайлбарлаж иж бид нар дараагийн жилүүдэд бас боловсрын салбарт өөрчлөлтгийн багш нарын маань одоо ажиллах нөхцөл сайжирч иж энэ улс орны нийт нөхцөл байдал сайжирна. Тэрнээс хойш бид нар нэг их зөртэй хөгжил дэвшил бол одоо үзэж харахгүй. Тэрийг бол одоо боловсрон судлаач бид нар дандаа харж яадаг. Тэр яг ийм сэдвийн хүрээнд Финлянд улсын жишээн дээр болон олон улсын судалгаан суйрлан биднэрт мэдээлэл өгсөн ариун шиг багштай баярлалаа. Одоо тэгээд ер нь бол яг дүгнээд хэлэхэд яг чанартай боловсрал гэдэг зүйлийн одоо боловсрал гэж яриха болсон шүү дээ. Боловсрал гэдгсэн чинь өөрөө зөвхөн education гэдэг дээр нэг фокуслаад ахаар нөгөөдөг чинь чанаргүй боловсрал бас гараад. Тэгэхээр одоо боловсрал гэдэг бол тэгш хүртээмжтэй чанартай боловсрал буюу хүүхэд болгонд яг ингэж нэг чанартайгаар боловсролыг эзэмшүүлэх тухай асуудал яригадаад эхэлж байгаа. Тэгэхээр энийг эхлүүлэхийн тулд бид нар багшигаа сайн бэлтгэх хэрэгтэй. Багш бэлтгэгдээд гараад ирсний дараа ажлын байран дээрээ тасралтгүйгээр яг өөрийнхөө хэрэгцээ шаардлагын хүрээнд хамгийн оновчтой төвшөнд багшийг бэлтгэх бөгөөд багшийг тасралтгүй хөгжүүлэх тэр процесс маань өөрөө тэгш хүртээмжтэй бөгөөд оновчтой байж ах хэвээр. За тэгээд ажлын байран дээр гараад ирэхэд тэр багшийг бол яг ажлыг нь хийх бүрэн дүүрэн нөхцөл байдлыг нь бол бүх талаас нь хангаж өгөх. Тэр бид нар хүнээр ажил хийлгүүлэх гэж байгаа бол бид нар угаасаа л тэр орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байдаг шүү дээ. Ширээг нь тавьж өгнө, сандлын тавьж өгнө, компьютерыг тавьж өгнө. Одоо яг зүйрлээд хэлэх юм бол бид нар нэг шалны альчуур үйлчлэгчд өгчөөд энэ шил толлоо ёстой хаасайгүй бүгдийн сайхан цэвэрлээрээ гэж орхичоод нөгөөх нь цэвэрлэгээний ямар ч бодис байхгүй байгаа боломжтой яхаар сэтгэл дутцсан юм бэ яасан гэ тэ. Тэгэхээр бид нар тэгж болохгүй байхгүй юу. Хэрвээ тэр хүнээр ажил хийлгүүлэх гэж байгаа бол бид нар хангаж өгөх нь зүүн хэрэг. Тэрнээс биш
нөгөө нэг буузыг сэвэд болдгоо байгаа шүү гэдэг шиг мянга сэтгэл байгаад тэр боловсрал гэдэг зүйл гараад бас ирдгүү л байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар шатандаа л анхаарахын тулд бид нар төрөөс тэ багш бэлтгэх боловсрал багшийн одоо тасралтгүй хөгжүүлэлт гэдэг зүйл дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас нийгмийн багш гэдэг зүйл одоо багш боловсрал гэдэг зүйл хандж байгаа нийгмийн хандлага дотроо эцэг эхийн хандлага, багш нарын өөрсдийн хандлага, одоо бодлого боловсруулагчдын хандлага, суралцагчдын хандлага гэдэг энэ нийгмийн хандлага гэдэг зүйлийг бас эргэжүүлэх тэр асуудлуудыг бол шийдэрлэх хэрэгтэй. Одоо ингээд багшийн үн цэнтэй цуг ямар асуудлууд үүсч гарч ирэх үү гэхээр нөө багш шавийн гэдэг тэр нандин байрлах чинь тасрах аюулд ороод байгаа байхгүй. Багшийн өдөөс хидрэлдэг, багшийн үгийг сонсдгоо байх. За яг нөгөө талаас багш заримдаа жоохон одоо цаг үеэ мэдрээгүй, ёс зүйгүй ч юм уу шаардлага тавьдаг байж болно. А тэгтээ тэр жишээлбэл асуудал тэр хоёр хүний одоо хэрүүл маргаан зодон зохионоор шийдэгдэх яваг нь л ёсгүй байхгүй. Тэгэхээр тэр орчин нөхцөл нь өөрөө л дутуу байгаад байгаа учраас асуудлууд үүсээд байна. Тэр орчин нөхцөл нь дутуу байгаад байгаа учраас асуудлууд даймжраад байна. Тэгээд дараагийнхаа нийгэмдэх тэр хандлагыг ингээд бохирдуулаад нийгэмдэх хандлагыг бүр уруудараа болгоод бүрэлэн одоо бид нэр аюултай болоод тэгэхээр багш гэдэг хүнээ бид нэр дээдлэх ёстой. Багш гэдэг хүнээ бид нэр хүндлэх ёстой. Ягаад гэвэл бид нэр тэр хүмүүсээс эрдэм мэдлэгийг олж аваад дараагийнхаа одоо миний үр хүүхдүүдийн дараагийн 60 жилийн 70 жилийн амьдрал ер нь бол яг тэр багшийн одоо тий багшийн одоо тавьж өгсөн суурьаас хамаарах гэдэг учраас тэгтээ нөгөө талдаа тэр хүндлэлийг хүлээж авахын тулд багш өөрөө чанартай байх хэрэгтэй байна. Тэр чанартай багшийг бий болгохын тулд эргээд бүх одоо боловсролын одоо оролцогч нар хамтарч ажиллаж ижил яг үр дүнд хүрэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хамтын ажиллагаа. Энэ бол яг хүн болгон дор бүрнээ үүргээ ухамсарлаж байгаа, дор бүрнээ хийх ажлаа мэдж байгаа, дор бүрнээ бас хаана дэмжих үү, хаана шаардах уу, хаана туслах уу, хаана одоо бас нөгөө нэг зэмлэх үү гэдэг тэр байр суурьудаа бас айгүй сайн ойлгож мэдэж бас яг тэр байр суурин дээрээ бас нөгөө нэг бие бинийгээ дэмжиж ажиллах тухай болоод байгаа юм л да тий. За дуусахгүй юу нэ хэлээ ариун агш мэн өөрөө гоё дүгжлээ. Тэгээ нэг хамтын ажиллагаа. Тэгээ одоогоор бол бид нар бие бинийгээ боловсролын асуудлыг бухдаг, чихдэг, бие бинийгээ зэмлдэг энэ хандлагаар бол 3 сая монголчууд хөгжих боломжгүй тий. Тэгэхээр яг үнэхээр бид хоёр дахиад боловсролын тухай буу халлаа. Ариун их багштай хэд хэдэн дугаар хийсэн багш маань удахгүй Финлянд руу буцаж яваад үргэлжлүүлээ суралцаад өшөөх туршлага хуримтлуулна. Энэ хугацаанд бас болвол зайнаас нэмж дугаар бэлтгэж байна. Тэгээд бид бүхэндээ хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Цогтой цаг байлаа. Мөн уламжлал ясаар манай подкастыг live stream XR Studio дэмжиж ажиллаа. За баярлалаа. Баярлалаа. Баяртай.